Одоо ерөөхдөө өөрийгөө би капитал засварт оруулсан. Капитал засварт оруулаад цоо шинэ хүн болсон гэсэн үг. За ингээд би сэтгэлээ судлаад айдас томлуур бухимдал хоруу чанаруудаа дүүргээд ирсэн чинь миний бие илаашаад маш гахалтай сайхан илаашаад өвд хөвчөнгүү болоод за тэгээд дээрэс нь миний амьдралдаа хүсээд мөрөөдөд исэн бүхий л одоо ингээд мөрөөдлөө далдах мстартаа захиалга өгчсөн бүхий зүйлүүд маань биелээд эхэлсэн байгаа даа. За хамгийн нэгдүгээр болохоор нөө авалт ороод за маш хүнд заалттай тэрнээс өмнө бас нэлээд эрүүл мэндийн асуудалтай байсан би. Тэгээд бүх энергийн банкудаа дүүргээд ирээд миний сэтгэл эдгрээд тагаад би маань бүр маш гайхалтай эдгрээд за тэгээд би сэтгэл сайхан эдгрээд ирэхээр нойр бат бүх болоод амьдрал маань тайван сайхан болоод ингээ бүхий л оршихуй маань ингээ дүүрж ирсэн байгаа даа. Энэ бол миний нэг дэх амжилт. За хоёр дахь амжилт нь хэм бол би сэтгэлийн шийдвэр хөтөлбөртөө оролцохдоо нэлээд том одоо хувийн бизнес эрхлэлтэйг нэлээд тийм дараа төлбөртүүдтэй за байрны 3-400 саяын зээлтэй тэрийг төлөхийн төлөө одоо бараг шаналдаг. Одоо 10 болгон 25 болгонд л ингэ боддог байлаа л да. Яаж төлнө 5-10 сая төгрөг яаж төлнө тэнийг гэж боддог байсан бол би сэтгэлийнхаа шийдвэр хөтөлбөртөө суралцаад 3-400 саяхан үеиг байрныхаа ард гараад хэдхэн хоногийн өмнө гэрчилгээгээ авсан юм гайхалтай сайхан үр дүнтэй ийм том амжилттай байгаад байгаа. Тэгээд маш олон жилийн хугацаанд жижиг ажлуудыг би одоо энэ гадна төгсөл ногоон байгууламжийн ажил хийдэг. Тэрийг ингээд жижигээр ингээд сая төгрөгийн гэрээ 10 саяын гэрээ хийдэг гэсэн бол одоо би сэтгэлийнхаа шийдвэр хөтөлбөртөө суугаад шидэд төхөөрэн дохиод 70 дахь ухамсартаа захиалга өгөөд 100 саяар гэрээ хийдэг болсон. Ингээд товчхон хугацаанд ярьж байгаа ч гэсэндээ миний амьдрал өдрөөс өдөрт дээшилж миний бүхий л оршихуй ингээ өдрөөс өдөрт тийлж миний амьдрал өдрөөс өдөрт сайжирч байгаа. Энэ сэтгэлийн шийдвэр хөтөлбөрт хамрагдсанаасаа хойш гэсэн үг.